Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан үзүүлж байна. Та бидний амьдрал, хайр дурлал, гэгэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн сайхан гэр бүлийг бий болгодог. Эцэг их өөрийн мэдэх чадах бүхнээ өөр хүүхэдтэй харамгүй хайрладаг. Энэ бол та бидний эрхэм баялаг. Их хүүхдийн эрүүл мэнд, их орны эрхэм баялаг. Сайн байцгаана үзэгчдээ, эрхэм баялаг нэвтрүүлгийнхээ 3 дугаарыг хүргэж байгаа туйлын их баяртай байна. Бид нэвтрүүлгээрээ дамжуулан айл өрх бүрийн гишүүн бүрийг бидний ирээдүй болсон бяцхан өрсийг эрүүл сарвал өсөж төрнөх инхийн мананд нэгтгэхийг уриалж байгаа юм. Мөн эрхэм баялаг болсон эрүүл мэндэ хэрхэн хамгаалах талаар мэдлэг өгөх зорилготой нэвтрүүлгээ хүргэж байгаа юм. Ингээд нэвтрүүлгийг хамтран хөтлөн явуулах хоёр эмчээ тайзан дээр өрье. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчимт эмчилгээний дасгийн их эмч цаг бадархын ариун чимэг, мөн яаралтай тусламжийн дасгийн их эмч Даваа нэмийн Солонгоо. Тэгэхээр эрхэм үзэгчтэй бага насны хүүхэдтэй бүх аав ээжүүд анхаарлаа шаандуулахыг хүсэж байна. Дэлгэцэнд. Учир нь бид та бүхэнд өнөөдөр сонирхолтой сэдв бэлдсэн байна. Ямар сэдв бэлдсэнийг үзэгч сонирхуулаач. Өнөөдөр бид хүүхдийн ханиад шухна болон уушгины хатгалгаа өвчний талаар мэдээлэл бэлтгэсэн байна. Ингээд дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Энхри үрсээ уушгины хатгалгаанаас хамгаалъя, сэргийлье, эмчлэе. Тав хүртэлх насны хүүхдийн өвчил, эндэгдлийн, нас баралтын тийм ээ тэргүүлэх шалтгаан бол уушгины өрөөслөгдөг. Тийм учраас их эцэг юуны өмнө хүүхдийнхээ амьсгалын тогтолцоог хамгаалтанд бүрэн бүтэн байлгахын тулд аль болохоор цэвэр гараар амьсгалуулж явах хэрэгтэй. Агарын бохирдолтой холбоотой амьсгалын замын архаг өвчимгүүд, зүрх судасны өвчимгүүд, бодисын солилцооны эмгэгүүд их мэтийн хүнд удаан жилээр үйлчилгээ авах шаардлагатай юм тохиолдлууд нэмэгдэж байна. Хэрвээ хүүхдийн амьсгал 10 секунд зогсох юм бол амьсгал зогслоо гэж үздэг. Тэгэхээр энийг зогсоодог тэр шалтгаан нь бол уушгины хатгалгаа өвчин нэг шалтгаан байдаг. Тэгэхээр амьсгалын эрхтэн бол өөрийгөө хамгаалах хүчрхэг хамгаалалттай тогтолцоо. Тэгэхдээ энэ тогтолцоо бол агаарын бохирдолтой их холбоотой. Агаар бохир байх тусам хамгаалах тогтолцооны чадвар нь муудаад явцдаг. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын энэ утаа униар маань ямар байгаа вэ? Тоосчлт маань ямар байгаа вэ? Энтэй бодохдоо зэрэг бидний өр хүүхэд энэ бохир агаараар амьсгалаад тэгээд нөгөө амьсгалын тогтолцооны хамгаалах чадал нь сулраад тэгээ уушиг өрөвсөх нөхцөл бүрддэг. Уушгины өрөвслийн улмаас хүүхэд эрсдэлтэй буюу амьд хэлсэн байдалд ороод эндээсээ болоод эндэл төрөх шалтгаанч болж байдаг. Тийм учраас бид 0-5 хүртэл насны хүүхдийг эрүүл, зөв өсгөн боожуулаад хараа хамгаалалт сайтай энэ өвчнөөс сэргийлж чадах юм бол заавал бага насны хүүхэд ер нь уушгины өрөвсөл буюу хатгалгаа өвчнөр өвдөд байх шаардлага уг нь бол байхгүй. Хамгаалах. Энхри үрсээ
уушигны хадгалгаанаас хамгаалъя. Та хүүхдээ 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 нас хүртэл хөхүүлж, 6 сартаагаас нэмэгдэл хоолнд оруулаарай. Мөн 6 сар тутамд А амин дэм, сард 1 удаа Д амин дэм уулгаж, олон найрлагт бичил тижээлийн бэлтгэл тогтмол өгөөрэй. Ингэснээр та хүүхдээ уушигны хадгалгаанаас хамгаалж чадна. Уушигны хадгалгаа өвчний талаар эцэг эхчүүдийн ойлголт их дутмаг байдаг юм шиг надад санагддаг л да. Тэгэхээр уушигны хадгалгаа өвчний талаар өнөөдөр бүгдээрээ дэлгэрүүлэн ярьцгаая. Уушигны хадгалгаа өвчнийг эцэг эхчүүд хэрхэн ойлгодог юм болов? Ханиад уушигны хадгалгааны талаар ойлголт авахын өмнө бид амьсгалын замын эрхтэнд ямар эрхтнүүд ордогтой танилцъя. Амьсгалын замын эрхтэнд хамар, залгуур, төвөнх, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушиг ордог байна. За энд гуурсан хоолой энд цагаан цэгрээр будагдаж энд харагдаж байна. За хамрын хөндийнөөс гуурсан хоолойны үрвслийг бол бид ханиад гэж нэрлэж байгаа. Уушигны өөрийнх нь эдийн үрвслийг уушигны хадгалгаа гэж нэрлэж байгаа. Уушигны хадгалгаа гэж юу вэ? Хадгалгаа нь вирус нянгаар халдварлах уушгийг өвчлүүлдэг халдвар төвчин. Хадгалгаатай хүүхдийн бие маш хурдан муудах хандлагатай байдаг. Тиймээс антибиотикоор эмчлэх шаардлагатай. Бид нар энийг уушиг гэж төсөөлөд үзье. Уушигыг цалцсан. За тэгээд бид нар амьсгал авахд уушиг тэлэгдэнэ, тийм ээ? За тэгвэл үлээгээд үзье. За тэлэгдсэн. Тэгэхээр цолцсон маань одоо тэлэгдэж энд агаар орж агаартай орсон хүчил төрөгч бид одоо хүчил төрөгчийг тархааж өгч байна. За уушиг амьсгал гарлаа. Уушиг гэдэл нүрсчлэгийг гаргаж шалчигаад нүрсчлэгийг гаргаж байна, тийм ээ. За уушигны хадгалгаа гэдэг нь энэ цолцонд шингэн хуримтлагдаж одоо саяны шиг тэлэх, шалчих үйл явц маань алдагдахыг бол хэлж байгаа. За энд бас ус бэлдсэн байгаа. За бид нар энийг яаж хийх вэ? За муугийн чиний хэрэг гэдэг үү та. За ингээд хийлээ. За ингээд хий. Одоо чи муугийн үлээгээд үзтээ. Одоо цолцсон шингээ хуримтлагдана гэсэн шүү дээ. Түүнтэй зүгэрлж байгаа. Одоо чи үлээгээд үзтээ. Ямар байна? Үлээх нь үлээгдэж байна. Гэхдээ усгүй үеигтэй харьцуулах юм бол илүү хүндрэлтэй байх шиг байна л да. Хэцүү байна үлээхэд. Яг энтэй адилхан уушигны хадгалгаагаар өвчлсөн хүүхэд амьсгалахад хэцүү байдаг байх нэ. Тэгэхээр өнөөдөр бидний урилгыг залуу эцэг эхчүүд, аав ээжүүд хүлээж аваад төлөвлөсөн эмч нараас зөвлөгөө, за мөн бас өөрсдийн хүссэн асуултыг асуухаа. Санаа. Өөрийгөө бидний танилцуулаач. Намайг Эрдэнэ гэдэг. Та хүүхэдтэй юу, хүүхэдтэй бол хэдэн хүүхэдтэй? Манай 2 хүүхэдтэй. Одоо бага хүүхэд маань 9 сартай. Сарын өмнө ханаа түрээд уйлгэнж баг зэрэг халуурсан, үе найлгсан. Тэгээд шингэн ус гарч ирсэн. Баг зэрэг халуурах гэж биеийн температур хэдтэй байсан болоо? Тэр үед халуурны яг үзээгүй. Зүгээр туханд нь гараа өргөхөд ямар ч залхуу байсан. Эмчийн зааврын дагуу юм авч гайвсан. Дараад ханаа төрсөн байх юм шүү дээ. Тэгээд daarуусаас маш баярлалаа. Таны судалдаас хүргэж байна. Тэгэхээр ариун эмч эцэг эхчүүдийн нийтлэг ойлголт хүүхэд маань одоо дараад ханаа төрчлээ, хатгаа үрчлээ, чийгтэй хувцастай ханаа төрчлээ, хатгаа үрчлээ гэж ярьдаг л да. Энэ ойлголт ер нь зөв ойлголт уу, буруу ойлголт уу? Энэ талаар манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээллийг өргөв. Яг даарснаас болж хатгалгаа өвчнөр өвдөн, ханиадаар өвдөн гэсэн юм бол байхгүй. Даарсан үед өвчин эсэргүүцэх чадвар муудах буюу дархлаа чадамжил жоохон буурдаг юм. Тэгэхээр тэр үед нь ханиад хүрэхээр эцэг эхчүүд шууд л дараад ханиад татгалгаа хүрчлээ гэж ойлгодог. Тэгэхээр ханиад татгалгаа гэдэг нь даарснаас болсон биш. Энэ бол агаарт байгаа эмгэг төрөгч вирус нэнгийн нөлөөгөөр үүсэж байгаа өрөвсөлт өвчин юм шүү. Ханиад хүрэхтэн зэрэгэл хүүхдээ одоо гэртээ сайхан дулаан, хоол, асаргаагийн тохируулаад аяллахаар гэртээ байлгах нь их зөв. Эмнэлэг рүү авч явал өөр олон одоо ханиадтай хүүхдүүдэд холилдол янз янзын ханиад. Энэ ханиадын чинь үүсгдэг их олон вирус байгаа шүү дээ. Тэр вирусүүд чинь бүгдээрээ зөрж халддаг. Тий. Нэг халдвар нь бол
одоо жишээлх юм бол аденовирус гэдэг вирусээр үүсгэгдсэн халдвартай хүүхдээр томоогийн H1N1 халдвартай хүүхд ороод ирэх юм бол хоёулаа зөрөөд халдвар. Тийм учраас амьсгалын одоо цочим халдвартай хүүхдийг аль болохоор гэр оронд нь тусгаарлаж, гэр орондоо аятай тогтой байлгаж тэгж эмчлэх юм бол одоо тэр нэмж халдвар авахгүй учраас хүндрэхгүй. Ийм байдлыг бол их зүйд анхаарах хэрэгтэй. Бушуухан л одоо эмнэлэгт ойртуулаад эмнэлэг хэвтүүлэхийг л яарад байх юм бол энэ хүүхэд чинь дахин халдвар авсараа сүйдээ одоо өвчин архагших, ужиграх, тийм хүндрэлүүд гарах ийм аюултай шүү дээ. Өчигч та бид сая өөрсний хадгалгаа өвчний талаарх мэдээлэлтэй боллоо. Хүүхдээ өвдүүлэхгүй тулд хадгалгаа өвчин тусуулахгүй тулд бид юуг анхаарах ёстой вэ? Үүнд хүүхдэд тусгаалan зориулсан аягаар хооллох, гараа тогтмол угааж байх, хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх хэрэгтэй. Мөн гэр хороолт байдаг бол зориултын түвшийг хэрэглэх хэрэгтэй. Ямар нэгэн хуунцар сав болон эрзэн тэгээд дугуй төлөхгүй байх. Гэртээ мөн тогтмол чигтэй цэвэрлэгээ хийж байх. Ханаач найтаас үедээ амаа таглаж байх. Мөн ханаад томоогаар өвчлсөн хүнээс аль болох зайлсхийх, ойр байлгахгүй байх. Олон нийтийн газар хүйтэн сэрийн улиралд хүүхдээ өвдсөн үед нь авч явахгүй байх зэрэг энгийн аргууд байгаа юм. Америкт ч Монголд ч ер нь хаач байсан эцэг эхчүүд уушгины хадгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэж асуудаг. Би хүүхдийн эмчээс гадна эцэг хүн. Эцэг эхчүүд хүүхдээ сэргийлэхэд эдэн арга байдаг ч 100% сэргийлэх арга байдаггүй. Гэхдээ бид гараа байнга савндаж угаах, хүүхдүүддээ гарын ариун цэврийн талаар зааж сургал хадгалгаа өвчин тусах эрсдлийг бууруулна. Сэргийлэх. Хүүхдийнхээ дэргэд тамхи бүүтат. Гэртээ үе агаар уруул. Мөн товлолын вакциныг хугацаанд нь хийлгээрэй. Хүүхдээ арчлах, хооллох юм нь бие зассны дараа гараа тогтмол савндаж угаагаарай. Ундны усаа цэвэр савнд таглаж хадгалаарай. Мөн резин, хуванцар гэх мэт зориултын бус төрш хэрэглэхгүй байх зэрэг нь уушгины хадгалгаанаас сэргийлэх гол зүйл юм. Бас нэг маш чухал зүйл бол тамхи татахгүй байх. Монгол улс тамхи татахыг хориулсанд баяр хүргэмээр байна. Би Монгол гэр бүлийн нэг гишүүн байсан бол гэрийнхэндээ тамхи татахыг огт зөвшөөрөхгүй. Таньдаг мэддэг бүх хүмүүсээ тамхинаас гарахыг ятгахна. Гэр бүлд минь хүүхдүүдийн минь дэргэд ямар ч тамхи таталт байх ёсгүй. Баярлалаа. Дараагийн ээжийн яриаг бүгдээрээ сонсцгоё. Сайн байна уу? Таны тайзан дээр урьж байна. Сайн байна уу? Өөрөө бид таньж байна. Сайн бацхан уу, намайг болор цэцэг гэдэг. Та хүүхэдтэй юу? Би 2 хүүхэдтэй. Хүүхдүүдтэй нь хатгаа өвчнөөр ханаадаар өвдөж байсан бол та хэрхэн одоо мэдэж эмчилж байсан бол хатгаа ханаадыг ялгадаг болов? Нэг дор их олон асуудал болж юу? Манай хүү яг 1 сарын өмнө ханаад төрсөн. Тэгээд яг энэ өмнөх аавын ярьсантай адилхан зөөр үдүүл илэрчээсэн л да. Гэтэ би эмчэдэл үзүүлээгүй. Гэрээрээ зүгээр юм аваад болгоцсон. Ямар юм болгосон бол? Харин эмээсээ ороод тэгээд ханаад нь ямар юм ууж байгаа гээд тэгсэн чинь эмийн сангийн нэг алаг юм тэгээд витамин Z өгсөн. Тэгээд тэрийг нь гэрээр уудлгаж чад. Ханаадын илаашуулсан байх юм тийм ээ. Тэгээд уудлгаж исэн ч гэсэн хүүхд маань улам их ханаалгалт нэмэгдээл, өнөр халуураад тэгээ хоолндоо дургуулхаад ерөөс унтахгүй ингээл байнгын уйлгнаад гэсэн байхгүй. Тэгэхээр нь өрхийнхээ эмнэлэгт очиод тэгээд манай өрхийн эмч үзээд ерөөхдөө хүүхд ч хатгалгаа авсан байна. Хатгалгаагаар өвцөн байна. Тэгээд эмнэлэг твтэх шаардлагатай гэдэг хэвтэж эмчрүүлээ зүгээр болсон. Маш их баярлалаа тань. Энийг суултаа сурах хүсэж байна. Тэр хадгалгаа өвчний тухайд манай эцэг эхчүүд мэдээлэл их дутмаг байдаг юм шиг санагдлаа л да. Тэгэхээр өнөөдөр бид нэвтрүүлгээрээ дамжуулан залуу эцэг эхчүүдэд мөн бага насны хүүхдүүдэд эцэг эхчүүдэд ханаад хадгалгаа өвчин талаар дөрвөн мэдээллийг хүргэв. Энэ амьсгалын эрхтний одоо хамгийн эмзэг байдал нь юунаас болох вэ гэхтэй зэрэг ерөөсөө нөөц байдаг. Өөрөөр хэлэх юм бол хоол ундны нөөц бол одоо өөх тос тэр л бүх эрхтэнд бол байна шүү дээ. Тийм ээ. Шингэний нөөц гэвэл хүний чинь одоо
биеийн бараг 70% босоо идэг. Тэгтэл нөгөө хүчил төрөгчийн нөөц гэвэл ерөөсөө 3 минут ашиглаад дуусдаг ийм нөөц. Тэгтээ зэрэг ийм нөөц багтаа хэрэгтэй учраас өөрөөр хэлбэл тэр эд эс бүхнийг хүчил төрөгчөөр хангах үүрэгтэй энэ эрхтний маань одоо тэр нөөцлсөн нөөц нь бол тийм богинохон учраас амьсгалын халдвараар өвчлсөн хүүхэд маш амархан хүндэрдэг. За хэдийгээр уушгины хатгалгаа өвчин бага насны хүүхдүүдийн бол илбэг тохиолддог боловч энэ маань хөнгөн үедээ буюу цээж хонголцох шинж, амьсгал ошрох шинж илэрсэн тохиолдолд бид нар эмчийн завраар гэрээр эмчилгээг үйлчлүүлэх ёстой. Энэ дотор уухаар антибиотик зөвлөн, за гэрийн ясаргаа бол үндсэндээ 70% нь орно. Зөвхөн эмийн эмчилгээ шинээр эцэгхийн анхаарал, хаалмж, асаргаа, сувилгаа, хоол, унд, за тэг гэрийн орчин, хүүтэнд дулаан байх. Энэ нөхцөлд бүгдээрээ уушгины хатгалгаа өвчний эмчилгээ, сэргийлэлд, хамгаалтанд орж байдаг энэ цогц үйлчилгээ байдаг юм аа. Шинж тэмдгүүдийг таньж мэдэх нь чухал. Хадгалгааны үед ханиалгах, халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Гэрийн нөхцөл бид нар хүүхэд ханиа төрлөө энэ маань ханиа том уу юу, уушгины хатгалгаа юу гэдгийг яаж ялгах вэ гэхээр эцэг эхчүүдийн мэдэх шинжиж гэж байдаг. Энийг хаанаас бид нар олж мэдчих болох вэ гэхээр хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу эцэг эхчүүдийн хэрэглэг заншлаар энэ бол эмчийн үзлэг тамраг тохиолгондоо авч очдог ягаан дэвтэр байна. Энэ дэвтэр дээр 57 дугаар хуудсан дээр хязаа яралтай үзүүлэх шинжээ гэдэг улаан хартаа ийм хэсэг байгаа. Энэ дээр юу гэж байдаг вэ гэхээр хэрвээ таны хүүхэд 1 минутанд амьсгалын тоо олшроод амьсгал сааттай болвол ямар нэгэн дор мэдэн эмийг хэрэглэхгүйгээр эмчид заавал хандах ёстой. Харин эмч үзээд энэ маань үнэхээр уушгины хатгалгаа мөн үү? Эсвэл агаар төслийн замын халдвараас болоод энэ хүүхдэд агаар дамжих замд саад үсэд энэ байдлууд үүсэж ийн гэдгийг мэргэжлийн эмч ялган салгаад тохирсон үйлчлэгийг зөвлөж явах ёстой. За тэгэхээр ханиаданд ямар шинж илэрдэг, хатгалгаанд хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг талаар бүгдээрээ танилцъя. Ханиад хатгалгааны үед ямар шинж тэмдэг гарах талаар бид бүгдээрээ дурдъя. Ханиадны үед ханиалгах, халуурах, нус гоожих, нус харах, тайван бус болох, хоолн дургүй болох хүүхэд уйлагнаж эхэлдэг тийм ээ. За заримдаа амьсгаадж эхэлдэг. Энэ шинж тэмдэг маань хүүхэд ханиадтай байна гэсэн үг. Үүнээр нэмэгдээд хүүхдийн амьсгал олшрох, цээж хонхолцох, амьсгал саадтай болох шинж тэмдэг нэмэгдэж ирэхээр хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр өвчлсөн байна гэж үздэг. Тэгэхээр ханиадны шинж тэмдгүүд дээр эдгээр шинжүүд нэмэгдэх юм бол уушгины хатгалгаа өвчнөөр өвдсөн байна гэж бид сэжиглэх хэрэгтэй байна. Тэгвэл бүгдээрээ эдгээр шинжүүдийг нэг бүрчлэн ярилцъя. Амьсгал олшрох гэж юу хэлээд байгаа юм бэ? За солонгой эмчээ туслаарай. Амьсгал олширсыг бид нэр 1 минутанд хүүхдийнхээ амьсгалыг тоолж мэднэ. Тэгэхээр амьсгал тоолж байгаа үед хүүхэд маань тайван байх, хөхөөгүй, уйлаагүй байх хэрэгтэй. Хэрвээ 2 сар хүрээгүй хүүхэд 60 ба түүнээс дээш амьсгалвал үүнийг амьсгал олширсан гэж үзнэ. За 2 сараас 12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс дээш бол бид нар амьсгал олширсан гэж үзнэ. 12 сараас 5 хүртэлх насны хүүхдэд 40 ба түүнээс дээш байвал амьсгал олширсан гэж үзэх байх нэ. Амьсгалыг 1 минутын туршид хүүхдийг тайван байхад тоолно. Одоо бүгд үзэгчтэй бүгдээрээ хамтдаа амьсгалыг энэ хүүхдийн амьсгалыг хамтдаа тоолцгоё. Дэлгэцэн дээр цагаан гэрэл анивчхад бүгдээрээ амьсгалаа тоолж эхлэе. Улаан зурвас гарахад амьсгал тоолохоо зогсоно шүү. Үзэгчд мөн өргөдөн ирсэн эцэг эхчүүд хамт тоолохыг хүсэж байна. 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 30 31 32 33 34 35 36 39 40 41 41 40 41 42 43 44
За зогсоё. Мөгийг чи хэд гэж тоолсон бэ? 86. Эцэг чи та бүхэн хэд гэж тоолсон бэ? 86 юу те? Бас 86. Дунд нь алдчихвөө яач юу? Энэ бол 7 сартай хүүхдийн бичлэг байгаа. Тэгэхээр 7 сартай хүүхэд хэд хүртэл амьсгалж байвал бид нар хэвэн гэж үзнэ гэсэн мөлий? 50 ба 50-аас доош бол. 50 ба түүнээс дээш бол амьсгал очирсон гэж үзнэ. Тэгэхээр сая бидний тоолсон бичлэг үдсэн бичлэг дээр амьсгал тоолоход 86 байлаа шүү дээ. Тэгэхээр 50-аас дээшээ буюу амьсгал очирсан энэ хүүхдэд уушгины хатгалгааны шинж илэрсэн гэсэн үг. Тэгэхээр амьсгалын эрхтний өвчнөр өвчилж байгаа хүүхд бол амьсгаадаг. Их амьсгаадна гэдэг чинь их чиглэг алдна гэсэн үг л дээ. Тийм учраас тэр өрөө тусалгааны чиглэг бол одоо ятгатаа нэг 60-аас дээш ийм хувьтай байх хэвээр. Олон амьсгалах тусам одоо шингэн алдаж байгаа учраас хүүхдүүд сангана. Тийм учраас ханиа төрсэн амьсгалын эрхтний эмгэгтэй байгаа хүүхдэд бол аль болохоор шингэн илүү уулах хэвээр. Шингэн илүү ууж тэр нь одоо шээсээр ялгарч байвал тэр үүсгчээр одоо дамжсан хор амьсгалын дутагдлаас болоод нөгөө нөөц хүчлийн хийгээр хордсон тэр одоо хорууд чинь шээсээр олон шээж ивэл олон ялгарна. Солонгойн чи өөр ямар шинжүүд илэрвүүл эцэг эхчүүдэд бид хүүхэд хатгалгаа өвчнөр өвдсөн байна гэж мэдэж болох вэ? За, эргээд бид хатгалгаа өвчний шинж тэмдгээ эргээд саная. За, Ариун наймч маань сая амьсгал олшрох талаар ярьлаа. За, дээр нь цээж хонхолцох шинж тэмдэг илэрвэл хүүхдийг бас хатгалгаа өвчнөр өвчлсөн байна гэж үзэх нь. Цээж хонхолцох гэдэг нь хүүхэд амьсгал авахад хөвлий бөмбөж үүнтэй зэрэгцээд өрцний хэсгээр цааш татагдахыг хэлж байгаа. Өрцс гэдэг нь одоо энэ хавирах хэсгээр байх юм шүү дээ. Нэвтрүүлэгт оролцсон ээжийн хэлсэнтэй адилхан хүүхдээ ханиа төрсөн үед нь эмийн сангаас дур мэдэн эм аваад гэрээрээ эмчилгээ хийж агаад хатгалгаагаар хүндэрсэн байсан. Тэгэхээр үүнтэй адилхан эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө болоод үр хүүхэдтэй ямар нэгэн өвчин туссан үед эмчийн зааж зөвлөсний дагуу эмчилгээ хийж байгаараа гэж зөвлөе. Тухайн хатгалгаа өвчний үед хэрэглэдэг гарааны эмчилгээ буюу гэрээр эмчилдэг. Гэрээр эмчийн зөвлөж байгаа эмийг хэрвээ та яг эмчийн зөвлөсний дагуу зөв хугацаанд нь зөв цагаар зөв тунгаар эмчийн заавраар өгөх юм бол өвчний хатгалгаа өвчнөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх энэ одоо эрсдлийг бол бид нар бууруулж чадна гэж үздэг. Эмчлэх. Таны хүүхэд нэгэн төвжилсэн бол өрх, сум, багийн эмчийн хяналтанд байж эмчилгээ гэрээр хийгээрэй. Хүүхэддээ ердийнхөөс илүү шингэн уулгаарай. Баг багаар ойрхон хооллоорой. Хэрвээ таны хүүхдэд амьсгалын тоо олшрох, амьсгал саадтай болох, цээж хонхолцох шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай. Хатгалгаа өвчнөд тэмцэж хайртай үрсээ хамгаалъя. Хатгалгаа өвчнөд сэргийлэх өөр нэг хамгийн шилдэг арга нь эхийн сүүгээр хооллох явдал. Энэ нь 6 сар хүрээгүй хүүхдүүдэд маш чухал. Зөвхөн Монголд ч биш, дэлхийд даяараа хүүхдээ элдв өвчнөд сэргийлэх хамгийн шилдэг арга юм а. Эхийн сүүгээр хооллох, гар угаах, дархлаажуулалт, эмчийн хяналтанд байх нь хатгалгаа өвчнийг бууруулна. Хамгийн түрүүнд хүүхдийг зөв хооллох хэрэгтэй тийм ээ. 6 сар хүртэлх хүүхдийг хөхний сүгээр дагнан хооллох хэрэгтэй. За 6 сараас дээш 2 нас хүртэлх хүүхдийг үргэлжлүүлэн хөхүүлээд нэмэлт хооллох хэрэгтэй байгаа. За ингэж сайн хоолсноор бид нар ханиад хатгалгаанаас урьдчилан сэргийлж чадна. Яагаад заавал хүн зүгээр дагнан хооллохыг эмчлэх зөвлөд байна вэ гэхээр 0-6 сартай хүүхдийн ходоод гэдсний зам буюу хоол боловсруулах хэрэгтэн тогтолцоо нь хөхний сүв боловсруулах хүчин чадалтай байдаг. Түүнээс одоо харь уурга хагалсан бэлтгэлүүд за тэрэнд нь юу авах вэ нөгөө сүв орлуулагч сүүнүүд байна. За тэгээ ээж нь хөхний сүвтэй байгаа хэрнээ хүүхдээ хооллохгүй байна гэдэг нь тухайн
тухайн хүүхдийн дархлааны тогтолцоо хэвийн өөрсөж өгчөд учир дутагдaltaй байна. Тийм учраас энэ хүүхдийн хамгаалалт дэмийг шатвал алгасан авчиж гэсэн үг шиг надад өвдөх эрсдлийг бол нэмж гинэ гэсэн. Тэгэхээр эрхэм үзэгчдээ эмчийн зааваргүйгээр дур мэдэн эм хэрэглэхгүй байхыг зөвлөе. Хатгалгаа өвчнийг зөв таньж цаг алдалгүй эмнэлгийн тусламж авахын тулд эцэг эхчүүд та бүхэн хариуцлагатай байж амьсгалыг зөв тоолж, цээж хонхолцох, амьсгал сааттай шинжүүдийг тодорхойлж сурлаа. Нэвтрүүлэгт идэвхтэй оролцсон үзэгчид болон бяцхан үрсийнхээ төлөө цаг зав гарган бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үзэгч олондоо баярлалаа. Эрхэм үзэгч та бүхэн ирээдүй болсон үр хүүхэд гэр бүлдээ халамж хайраа үргэлж түгээж байгаарай. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Их хүүхдийн эрүүл мэнд, их орны эрхэм баялаг. Ер нь уушгины өрөвслөөс сэргийлэх нэг чухал зүйл бол одоо энэ ханиад хөрсөн үед нь хүүхдээ зөв асар зөвлөх асуудал. Тэгэхээр бид нар хэдийгээр бага насны хүүхд уушгины хатгалгаа өвчнөр өвчлсөн ч гэсэн үүнийг бүрэн эдгэхийн тулд гэр бүл асраа хамгаалагч эмч зөвлөж эрүүл мэндийн ажилтнууд бүгдээрээ хамтарч богино хугацаанд хүндрэлгүйгээр эмчлэх нь бидний